Сайн байна уу? За өгөө өдөр сурвалжлагын нэвтрүүлгээ бид төрийн ордноос эхлүүлж байна. Манай энэ удаагийн нэвтрүүлэгт Баянгол дүүргээс сонгогдсон Улсын их хурлын гишүүн Арслан намын дарга Эрдэнэ Монгол Улсын ерөнхийлөгчийн хүний хөгжил нийгмийн бодлогын зөвлөх өөрийн туяа Баянгол дүүргийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын дарга энх болт Баянгол дүүргийн цэцэг дарга Отон туяанаар оролцох болно. Хөдөлмөрийн гавьяаны улаан төгийн одонд Баянгол дүүргийн дүүрэгт хэрэгжиж байгаа хөгжил хөтөлбөрийн талаар үзэгчтэй охинтой сурвалжлага хүргэх юм а. Бидний сурвалжлаганд анхаарлаа хандуулна. Монгол Улсын ерөнхийлөгчийн хүний хөгжил нийгмийн бодлогын зөвлөх өөрийн туяа манай нэвтрүүлэгт оролцож байна. Тэгэхээр Баянгол дүүргийн хөгжил хөтөлбөрийн зохицуулагчаар бас ажиллаж байгаа. Тэгэхээр өнөөдөр таны ажил төлөвлөсөн ажлын талаар үзэгчтэй хэлээд хуваалцъя. Тэгэхээр бид таны ажлыг өнөөдөр эхлэхээс дуусах хүртэл нь сурвалжлах болно. За тэгэхээр миний ажил бол өглөөд ирээд ямарч байсан өдрийнхөө уулзалт бэлддэг. За өнөө өглөө бол Монголын төв Монгол бахархал гэдэг энэ одоо Монгол улсын хэмжээнд зарлагдсан Монгол бахархлын өдрийг тохиолдуулаад зарлагдсан ресепшлийн уралдаан байгаа. Энэ маань 21 анги 9 дүүргийн 12 дахь ангинд сурагчид оролцоо. За энээс одоо 2 дугаар шатнд 428 үг шалгарсан. 1-2 дугаар шатын бол тухайн орон нутаг аймаг дүрхтэй хийгээд 3 дугаар шатын одоо яг иргэний танхимд хийх гэж байна. За 3 дугаар шатанд оролцсон 30 хүүхэд байгаа. Тэгээд эдгээр хүүхдүүдэд өнөөдөр бид нэр цаг 30 минут ресепшлийн уралдаан одоо эцсийн шалгуултыг хийгээд тэгээд сүлд нэрхийлэгчтэй уулзуулж зургийг авахулах. За тэгээд 32 одоо шалгарч ирсэн хүүхдүүдэд бас батламж гартуулах байгаа. Тэр нь бол миний ажил өглөөд дандаа ордон дээр ихэнхдээ одоо хурал зөвлөгөө одоо хилцүүлэг тийм ажлуудыг одоо ерөнхийлөгчийн ивэл дор байж болно. Эсвэл улсын хэмжээнд хийж байгаа ажлууд дээр одоо ерөнхийлөгчийн хамгийн газраа төлөөлж орж одоо үг хэлдэг. За эсвэл ерөнхийлөгчийн илгээлтийг мэдчилгээ бас хүргэдэг гэдэг ийм олон ажлууд хийгддэг. За дээр нь иргэдтэй уулзах ажлууд манаас өглөөгөр болцсон байдаг. Өнөөдөр бол би яг үдээс хойш Баянгол дүүргийн иргэдтэй уулзалтай байгаа. Ер нь бол 2008 оноос эхэлсэн Баянгол хөгжил хөтөлбөр гэж ийм хороо байдаг. За энэ нь бол би одоо Баянгол дүүргийн Арслан намын хэрэглэх газрын дарга байхдаа энэ ажлыг санаачлаад хөгжил хөтөлбөрийн хорооны ерөнхий одоо менежерээр ерөнхий зохицуулагчаар ингээд ажиллаж ирсэн. Ер нь бол Баянгол дүүрэг маань аливаа үйл ажиллагаагаа бүх түвшинд байгаа одоо улс төрийн сонголт гишүүд нь бүгдээр байж байгаа. Тэгээд одоо богино урт хугацааны гэдэг ингээд төлөвлөлтөд хийдэг байгаа. Тэгээ энэ төлөвлөлтийн дагуу ажлаа хийгээд явдаг учраас өнөөдрөөс ажлууд нэлээд амжилттай байдаг. Тэгэхээр бидний ажил бол хин хаана ямар ажил хийж байгааз уршилтуулаад тэр эхлүүлсэн ажлуудаа ингээд хариуцаад явдаг. Тэгэхээр таны хариуцсан салбар бол нэлээд өргөн хүрээтэй. Тэгээд дээрээс нь Монгол Улсын хөгжлийг тодорхойлох одоо гол салбарууд байна л да. Тэгэхээр одоо энэ онд хийсэн онцлог ажлуудаас бас манай үзэгчтэй хаалцвал одоо босрлын салбар гэдэг өнөөдөр босрлын салбартайгаа одоо бодлогын асуудлууд байна тийм маш олон одоо бодлого нь ингээд солигддог юм жишээ байх жишээтэй. Тэгээ энэ бол үнэхээр хариуцлага болгон энэ бол яг төрийн бодлого тодорхойлж байгаа шийдвэр гаргаж байгаа энэ хүмүүсийн алдаатай үйл ажиллагаа гэж хэлж болно. Аюулгүй мэндийн салбар гэхэд өнөөдөр бас маш одоо эрсдэлтэй юм байгаа. Цэцэрлэгээс нөхцөлөд бид нэр эрүүл аж төрөх одоо зөв хооллох энэ зүйлүүдийг бас заа сургаж явах хэрэгтэй. Яг хүнийхээ тэр одоо хүний хөгжил гэдэг талаас нь тэр хүн өөрөө яаж төлөвшөж яаж өөрөө энэ босрлыг эзэмшиж гарах вэ гэдэг зүйлийг бас өчир дутагдaltaй хийж байгаа гэж ингээ хардаг. За нийгмийн хамгааллын салбарт бол би өөрөө эрүүл нийгмийн татгалзлын салбарт ажиллаж байсан учраас бас энэ салбартаа нэлээд ойрхон. Тэгээ хамтаач бас нэлээд ойрхон ажилладаг. Өнгөрсөн жилээс өсвөлээд үндэсний тэтгэврийн тогтолцооны шинжилгээг бас санаачлаад явж байгаа. Өрн тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэх ажлыг санаачлаад бараг жил гаруй хугацаанд явж байна. Тэгээ энэ ажлууд манаас одоогоор бол ахицтай явж байгаа. Тэгэхээр ер нь ерөнхийлөгчийн одоо дэмжлэг дор маш олон юм хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа юм байна. Ялангуяа энэ зорилттой бүлгэрүү ч гэсэн 2020 онд бол та бүхэн аль чиглэлдээ дэлгүү анхаарах юм бэ? Тэгэхээр аливаа юмыг ингэж нөгөө давтамжтай хийж тэр хүнд хүрдэг. Тэгжиж бас хүүхдүүд ч гэсэн тэр хэмжээгээр энэ залуучууд бас эн чинь юм байдаг юм биш үү гэж ойлгодог өөрснөө хүлээлт болсон. Тэгэхээр би энэ ажлуудаа бол нэгт үргэлжлүүлж хийнэ гэж бодож байна. За хоёрт бол мэдээж одоо ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны холбоорт олон зүйлүүд туссан байгаа. Зарим нэг нь эхлэлтэй явж байна, зарим нэг нь эхлээд дундчтанд орсон байна. Зарим нэг нь одоо бас ингээд тэр үедээ ингээд хатаад явдаг.
гарчлаад байгаа. Тэгэхээр 2020 онд бол ямар ч хэсэг энэ хөтөлбөрүүд бүгдээр өргөжлөд явна. Одоо нэг сараас өсвөлэл бид нар дараагийн нийслэлийн хүүхдүүдтэй уулздаг. Сая 21 аймгийнхаа хүүхдүүдтэй уулзаад ирсэн. Одоо нийслэлийн хүүхдүүдтэй уулзаачлаа юм гэж хэлүүлэндээ тэгэл дараагийнх нь цагаан сар болдог бид ахмадуудаа хүлээж авдаг. Тэгээд март болдог бидний эмэгтэйчүүдээ одоо эхчүүдээ асуудлыг бас ингээл ярьж хүнддэг. Ер нь бол тухайн баг сар болгоно тэгэл асуудал. Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэлдор Монгол бахархал сурталчлах хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын 21 аймаг 9 дүүрэгт суралцж буй 12 дугаар ангийн сурагчдын дунд хэрэгжсэн Монгол түүх, Монгол бахархал сэдвт эссе бичлэгийн уралдаанд амжилттай оролцож эцсийн шалгуулалтанд оролцохоор хүрэлцэн ирсэн эрхэм дүү нартай болон Монгол бахархал, Монголын түүх, Монгол бахархал сэдвт эссе бичлэгийн уралдааныг зохион байгуулж оролцсон эрхэм шүүгч нар та бүхэндээ энэ өдрийн амрыг ирж мэдчихлээ. Завгүй өдөр сурвалжлагын нэвтрүүлгээ Баянгол дүүргийн засаг дарганд хамгийн гадлаас өргөжлүүлж байна. Нэвтрүүлэгт Баянгол дүүргийн засаг дарга одонтой оролцож байгаа. Тэгэхээр өнөөдөр та ямар ажлын төлөвлөгөөтэй манай нэвтрүүлгийн уламжлалт асуудалтай дахиад төлөвлөгөө хуваалцаа. За тэгэхээр өнөөдөр өглөө одоо 8-аас эхлээд ажлууд эхэлсэн. За 21-23 цагт дуусах болов гэж бодож байна. Нийтдээ өнөөдөр 14 ажил төлөвлөсөн байгаа. Яагаад бас олон байна гэхээр жилийн эцэс болсон. За хороодоор уулзах ажлууд байна. За тэгээ шинэ жилийн баярын асуудал байна. Одоо өнөөдөр манай дүүргийн хамт олон хүмүүсээр шинэ жилээ тэмдэглэн. За ер нь тэгэл жилийн эцэст бол маш завгүй л байна да. Тэгээ би ч угаасаа ер нь заавал жилийн эцэс гэхгүй. Тэгэл энэ байнга завгүй л гүйжидэх хүн шүү дээ сурчихсан. Хороодоор ажиллах уу яа? Гадуур ажлууд нь хаагур байгаа. Хэд хэдэн хороодоор очин иргэдтэй уулзсан. Гол нь бид бас энэ оны өмнө ялангуяа гэр хорооллыг орчин үеийн амны орон сууц бүхий хороол болгох ийм төслийг бид нэг танилцуулаад явж байгаа. Өнөө маргааш би нээлттэй хийх юм ба. Тэгэхээр иргэдэд бас уулзаа санаа оноог нь аваад ингээд явна. Яагаад тэгэхээр бид бас иргэдээсээ судалгаа авсан л да. Та нар ингээд хашаага өгөөд өндөр орон сууцнд ормоор байна. Эсвэл байгаа хашааныхаа нөхцөлийг одоо сайжруулмаар байна уу гэдэг асуулт бол дийлэнх нь одоо байгаа нөхцөлөө сайжруулмаар байна гэсэн ийм хариулт ирсэн. Яагаад тэгэхээр жишээлбэл шууд хашааныхаа тэр том газрыг өгөнгүүтээ нэг юм хоёр өрөө авахаар нөгөө айлч нэг орон зайд ингээд сурцсан хүмүүс чинь багтдаггүй юм байна. За дээрээс нь ингээд хит хитэн амбүлээрээ ойл бас багтдаггүй. Тийм учраас хүмүүс аль болохоор л өөрийнхөө одоо тэр газрыг л одоо дэд бүтц орж ирээсээ энэ дээр гой сайхан цэвэрхэн амны сууц барих юмсан 5 тухтай ингээд олон өрөөтэй тэр чи одоо 3 4 давхарч ирсэн чинь тэгж амьдрах юмсан гэсэн хүмүүс нь дийлэх юм байна. Тийм учраас бид нар одоо хүмүүст мэдээ сонголт байна шүү дээ. Хүн тэр өндөр орон сууцнд орно эсвэл одоо амны сууцнд амьдрно. Тийм учраас энэ дээр нь ийм одоо гой сонголт хийсэн ийм Баянгол хөгжил хөтөлбөрөөс төсөл хэрэгжүүлж байгаа. За тэгээд айлуудын одоо байрны дулаалгын гадна фасадны дулаалгыг бас олон улсын байгууллагуудтай ярьж байгаа. Тийм учраас энэ дээрс иргэдтэйгээ уулзах санаа авах гэдэг үнэхээр одоо ажлууд бол их байна. Тэгээд 20 онд сая бас манай иргэдийн хурал хуралдаад 2020 оныхоо бүх одоо төлөвлөгөө төсвийг баталсан байгаа. 19 оныхоо үйл ажиллагааг одоо тайлангаа тавьж бүх үйл ажиллагаагаа үнэлсэн байгаа. Тийм учраас дүүргийн ажил гэдэг бол үнэхээр одоо дуусахгүй. Том ажил гэж байна, жижиг ажил гэж байна. За тэгээд чухал асуудал, чухал бус гэж бас байдаг. Бүгд л чухал асуудал. Өнөөдөр ингээл орон сууцны гаднах одоо гэрэлтүүлэг, камер, явган зам, одоо эмнэлэг сургуулиас эхлээл одоо бүхэл ажлыг бол
дүүрэг хариуцж байдаг. Тэгээ бид бол ер нь энэ дүүргийн төсөв мөнгөчийг хязгаарлагдмал учраас ер нь энэ нөөцөө жоохон төвлөрүүлж нэг юмд үр дүн гаргах зүйл дээр бол нэлээд ажилладаг манай баг. Жишээлбэл өмнөх одоо 5 жилд бол бид дүүргийн эмнэлгүүдийг их олноор барьсан шүү дээ. 2 хүүхдийн больниц, ахмадын эмнэлэг, одоо том хүний эмнэлэг, за дээрэс нь 10 өрхийн эмнэлэг. Зарим одоо 10 хороол өрхийн эмнэлэггүй байсан гэж бодлоо та. Тэгэхээр энэ нөөцөө төвлөрүүлэхээр нэг үр дүн гарч байна. Одоо бид нөөцөө юунд төвлөрүүлж байна гэхээр энэ дүүргээ эрүүл дүүрэг хөтөлбөртөөр бол нэлээд бас хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. За тэгээ би чи өөрөө бас энэ салбарын одоо хууль эрх зүйн орчин дээр нэлээд ажиллаж исэн хүний хувьд энэ салбарт байсны хувьд одоо энэ чиглэлээр нэлээд юм их дуртай. Дээрээс нь ч одоо бас ээж хүн надтай уулзж байгаа хүмүүс дийлэнх нь эрүүл мэндийн шалтгаанаар одоо амьдрал нь маш хүнд байдалд орсон байна. Тийм учраас ерөөсөө манайханд би нэг л зүйлийг ойлгосон. Урьдчилан сэргийлэх үзлэг хийлгээгүйгээсээ болоод энэ хүмүүст бол маш том хүндрэл гарч ийна. Тэгэхээр өөрсдөөс нь шалтгааллах юм бол их байна. Тэгээд сая бид одоо давсны хэрэглээг бууруулах хөтөлбөр батллаа. Чихрийн шижинг одоо хянах хөтөлбөр батллаа. Сүрээгүй дүүрэг болох. За тэгэл БЦ вирусгүй дүүрэг. За дээрэс нь хавдрын эсрэг товтлогоо гэдэг айнаа хэрэгжүүлж байгаа. Тэгээ хавдрын эсрэг товтлогоо айныг одоо өнөөдөр маргааш бид нэр гол нь ингээ хороод танилцуулж байгаа учраас энэний бол ажил нэлээд байна. Тэгээ шинэ хөтөлбөр болохоор иргэдээ яаж хүлээж авах гэсэн иргэд бол маш сайхан хүлээж авч байна. Жишээлхэд одоо энэ нэг манай энэ багцанд нэг ийм халбаг байгаа юм л да. Энэ бол өөр ингээ 2 граммын халбаг. Тэгээ одоо энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэг 5-аас хэтрүүлж болохгүй гэдэг. Яг л монголчууд 15 грамм хэрэглэдэг юм. Жижиг юм шиг мөртлөө эн чинь ерөөсөө л айлд ингээ хүн энийг хэрэглэх болгондоо л одоо давсаа баг хэрэглэе гэдэг. Тэгээ энэ юм ингээд стикертэй ийм одоо зүйл байна. За дээрэс нь айлуудад ийм 2 янзын одоо ийм брошюрыг одоо бэлдэж оруулсан. Жишээлхэд энэ ингээд Баянгол дүүрэгт эрүүл мэндийн даатгалаас санхүүжиж болох бүх хувийн эмнэлгүүдийн хаяг утас байгаа. Энийг чи иргэд мэддэггүй юм байна. Тэгээд залхуураал одоо 1-2 эмнэлэг дээр очиод хайчдаг. За эрүүл мэндийн даатгалын сангаас ингээд санхүүждэг одоо ингээд лабораториуд байж тийм ээ. За та одоо жилдээ ямар одоо өвчнийг үзүүлж явах гэдэг одоо энийг ч хүн хаяхгүй шүү. Тэгэл ингээд хүн хэлэхээс нааш гэж нэг үг байна да. За энэ болохоор бүр хавдар судлалын үндэсний төвийн мэдээллүүд байгаа. Ямар үнээр тэднийх ямар багцаар, ямар даатгалаар хийдгийг Баянгол дээр хавдрын одоо талаар ямар үзэлгүүд байдгийг. За ингээд бүх одоо хүмүүсийнх нь холбогдох утастай тийм ээ. Ийм 2 одоо брошюр байна. За энэ болохоор бас юм стикер байгаа. Энийг манайх өнгөрсөн жилүүдэд өөрийнхөө нөгөө дүүргийн төр захиргааныхаа байгууллагаас хэрэгжилж үзчихсэн. Энийг ингээд нойлынхаа ард наачдаг юм ингээд стикер. Тэгэнгүүт энэ нөгөө шээсний өнгөөр хүний тэр шингэнэ хэрэгэлсэн гэдэг нь гардаг. Монголчууд шингийн маш бага удаг. Өөрсдөө хуураагаар амьсгалтай учраас маш өвчний үс хүрэн эндээс болдго юм байна. За тэгээд нэг юм 3 төрлийн ном гаргасан. За энэ бол яг би өөрөө нэг шууд зохиогоод бичсэн биш. Одоо ингээд интернет үзэж явах нэг хэрэгтэй юмнууд гардаг ш. Тэгээд хадгалж болохгүй. Тэгэхээр энэ 1000 номын төвөргээд дөрөс энэ хавдартай холбоотой маш чухал мэдээллүүдийг оруулсан байгаа. За тэгээд эмч нарын мэргэжлийн хүмүүсийн одоо зөвлөмжүүд байгаа. За тэгээд энэ нь болохоор яг энэ хорт хавдруудаараа бас ангилаад нэлээд дэлгэрэнгүй ийм мэдээлэлтэй зурагтай. Ингээд энэ чиглэл үр дүнтэй болох юм бол манай дүүрэг дээр хавдрын одоо илрүүлэлт нэмэгдээд өвчлөл бурах хэрэгтэй байгаа. Гэхдээ энэ бол манай 10 жилийн хөтөлбөр л дээ. Тэгээ 10 жилийн хөтөлбөрийн эхийг нь ямар ч байсан би ингээд тавьчлаа. Тэгээ энийг иргэд цаашаа одоо идэвхтэй оролцох нь одоо иргэдийн өөрсдөөс нь хамаарна. За дүүргийн хувьд бол би түрүү хэлсэн өнгөрсөн жилүүдэд эрүүл мэндийн салбарт маш их мөнгө одоо төлөвлөж исэн бол одоо энэ жил бол хүүхдийн тоглоомын талбай, тогтчлт, камер, гэрэлтүүлэг, явган үний зам гэдэг яг нөгөө иргэдийн гараал тулгардаг ийм одоо зүйлүүд дээр байгаа. Тэг хүмүүс ч мэддэггүй юм байна шүү дээ. Ингээд тийм гоё эмнэлэг барьчаад ах чинь одоо тэр нь өөрөөс нь хол болохоор эмнэлэгт очихгүй үедээ л мэдэрдэг юм шиг байна л. Тэгэхээр бас өөрсдийнх нь өдөр тутмын амьдралд холбоотой ийм зүйлүүдийг хийлээ. За тэгээд дээрэс нь бол би ер нь одоо ч бас юм хөгжчихсэн байна. Бүх юмаа одоо ингээд энэ дээр ингээд бас хавтгай дээр харж яадаг. Одоо ч хэлгээд манай шуурхай гэдэг ийм групп байдаг. Манай Баянгол дүүргийн бүх хорон дарганаар за хилцээний дарганаар ингээд байдаг чинь цагдаагийн хэлтс мэрэгжлийн. За тэгэнгүүт одоо эмнэлэг дээр ийм асуудал гарахад энэ групп дээр бүх хүн ингээд харж идэг. За тэглээ. За тийшээ шуурхай алд явлаа.
За тэнд ингээд төр шүрээг энд гэрэлтүүлэг байхгүй байж гэдэг юм. Ингээд ерөөсөө энэ дээр хурдан мэдээлэл солилцох. Яа тэгэхээр энэ 40-50 хүн чинь бүгдээрээ миний өрөөнд цуглана гэж бодно. Тэгэхээр одоо энэ шуурхаа бол ингээ 24 цагаар ажиллаж идэг. Тэгээ ингээ дорн эргэх холбоо бол нэлээд байгаа. За баярлалаа. Одоо 11 цаг болж байна. Дараагийн ажил маань хаашаа газар ажил төлөвлөгдсөн байна. Тэгээ одоо бид энэ 5 дугаар хорон дээр одоо сургууль дээр очих хэрэгтэй байгаа. Иргэдтэй уулзах ийм ажил байгаа. Тэгээ тийш хамтдаа явах. Завгүй өдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. Баянгол дүүргийн 5 дугаар хороо руу бид хамт явцгаая. Жил бүр олон жил болгож явуулдаг тайлангийн хурлыг онд өнгөж гараад хийн. Тэгээд энэ тайлангийн хурлаараа өнгөрсөн онд хийсэн ажлын гүйцэтгэл тайлан, за 20 онд хийх ажлынхаа одоо төсөв төлөвлөгөөг та бүхэнтэйгээ ярилцсанаа. За энэ жил бол тайлангийн хурлыг нэлээд дэлгэрэнгүй хийхэд төлөвлөж байгаа. Энэ 2008 онд Баянгол хөгжил хөтөлбөрийн хороо гэж байгуулад Баянгол дүүргээс намаас ингээд төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж ажиллаж эхэлсэн. За дүүрэг дээр тулгамдж байгаа нийгмийн эдийн засгийн гол асуудал дээр бид бас одоо судалгаа шинжилгээ хийж төсөл хөтөлбөр боловсруулах чиглэлээр бол нэлээд ажил хийгээд ингээд энэ одоо 2012 онд дүүргийн иргэдийн төлөвшлийн хуралд Баянгол дүүргээс нам олон болоод тэрнээс хойш 8 жилийн хугацаанд нийтдээ нэг 10 гаруй томоохон төсөл хөтөлбөрүүдийг Баянгол дүүрэгт бол хэрэгжүүлсэн. За үр дүн бол нэлээд амжилттай гарсан. Баянгол дүүргийн хамгийн их тулгамжаас асуудал бол эрүүл мэндийн салбар байсан. За тэгээд эрүүл Баянгол хөтөлбөр гэдэг одоо хөтөлбөрийг боловсруулж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн 8 жил нийтдээ том баг нийлсэн 14 одоо эмнэлгийн барилга объектуудыг барьж ашиглалтанд оруулсан байна. Ингээд яриад байвал 10 гаруй хөтөлбөрийг бид амжилттай хэрэгжүүлсэн. Бид одоо энэ тэргуунд энэ одоо гараад олон жил болсон маргаал хэлэхэд орцсон энэ усан дорос соснуудын гадны өнгөсөд гандаа за тэгээд заацсан мацсан одоо хохроод унаад ингээд нэлээд одоо муудсан байгаа даа мэдж байгаа тийм ээ. Тэр гадны басаад хийгдснээр өнгө үзэмж сайжрах гэж харж байгаа. За гихүүчлэн бидний хийх ажлууд их байгаа. Тэгээд энэ одоо тайлангийн хурлаар бид ирээд нэлээд дэлгэрэнгүй одоо энэ Орос улсны хорооллуудад хийх ажил, за мөн гэр хорооллыг амны оросоор цолгох төсөл хөтөлбөргээд гол ажлуудаа та бүхэндээ бол танилцуулна. Ингээд урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн цаг зав гаргасан та бүхэндээ жил тгдээсээ баярлалаа хэлье. За бүгдээ онгараад уулзъя. Ажил эхлэхээс дуусах хүртэл сурвалжлаг завгүй өдөр сурвалжлагын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Баянгол дүүргийн удирдлагууд оролцож байна. Баянгол дүүргээс сонгогдсон улсын их хурлын гишүүн Эрдэнэ Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, энх болт Баянгол дүүргийн засаг дарга Одон Туяа болон Баянгол дүүрэгт хэрэгжиж байгаа хөгжил хөтөлбөрийг зохицуулагч өөрийн туяанаар манай нэвтрүүлэгт оролцож байгаа. Тэдний ажлын нэг өдрийг бид сурвалжлан хүргэж байгаа байлаа. Өнөөдөр Баянгол дүүргийн замын цагдаагийн хилцсэн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд манай нэвтрүүлэгт оролцож байгаа хоёр оролцогч маань ирсэн байгаа. Ингээд шинэ байрны нээлтийн үйл ажиллагааны сурвалжлагыг үзэгч та бүхэндээ хүргэе. Удаан дараа өнөөдрийн явдлын сайхан байна. Энэ
нэг талаараа дүүргийн бас үндэсийг засаж байгаа. Нөгөө талаараа дүүрэгт одоо гол ачаа үүсэж байгаа манай замын цагдаагийн хэлтсийн хамт олонд бол маш том одоо бэлэг болж байгаа. Шинэ оны босгон дээр сайхан одоо барилга хүлээж авч байна. Тэгээд одоо нийт бие бүрэлдэхүүн замын цагдаагийн хэлтсийн ажилтнаар багш офицер багштаа замын хөдөлгөөнийг аль болох одоо зөв зохистой зохицуулах, замын хөдөлгөөнийг саалгуу нэвтрэх одоо тэр боломжийг хангах, аман одоо гэмтрийг зөрчлөлт өөрчлөлт хийх, болцоотойхоо өмнөөс одоо өнөөдөр бас энэ Баянгол дүүргийн одоо төр зэргийн байгууллагын одоо нэг нь одоо эсрэг болж энэ Баянгол дүүргийн ард түмний амьдрал ахуйг одоо аль болох амар тайван аюулгүй орчинд одоо үйлдвэрлэж ажиллаж байгаа та бүхэндээ амжилт хүсье. Юуны өмнө бол манай зам цагдаагийн барилгаас яг дүүргийн байгууллагын байруудад цуг байдаг. Ачаалал ихтэй, бүгдрөө ихтэй. Бас бидний хувьд ч гэсэн зургатхан шиг шинэ байртай болоод нэг энэ ачаалал болчихсон гэж бодож байсан. Тэгээд өнөөдөр дүүргийнхээ үдийг чөлөөлөхөд бас яасан та. Тэгээд хууль зүйн ямар судалгаараа хийж өгсөн цагдаагийн ерөнхий газар руу бас бичгээ өгч байсан. Тэгээд ер нь бол яг мэдээж хэрэгтэй хандлага аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажилладаг цагдаагийн бие бүрэлдэхүүний хувьд бол бас байрлаж байгаа ажиллаж байгаа байр бол ая тухтай байх ёстой. Тийм учраас бид нар цагдаагийн газрууд ер нь бол цагдаагийн бие бүрэлдэхүүнийхээ аятай тухтай ажиллах тал дээр бол онцгой анхаарч ажилланаа цааш ч гэсэн. За тэгээд өнөөдөр хүрэлцэн ирсэн зоч төлөөлөгчид та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхнийхэн цаашдынхан зам цагдаагийнхаа дээрэн цагдаагийнхаа бие бүрэлдэхүүн цаашдынхан ажил хөтөлбөрт өндөрөөс өндөр амжилтыг нийт Баянголчуудынхаа өмнөөс хүргье. Баярлалаа та бүхэнд. Зам цагдаагийн барилгын хувьд бол ер нь бол бид нар 12-13 оноос хойш их хурлын гишүүдээрээ дамжуулж тухайн үеийн хууль зүйн яам гээл цагдаагийн ерөнхий газрын холбогд байгууллагуудад бол удаа хүсэлтээр илэрхийлдэг байсан. Үеийн зам цагдаагийн дарга нар ч гэсэн бас энэ дээр нэлээд ач холбогдол өгч явдаг байсан. Учир нь мэдээж тэр одоогийн байрлаж байгаа байр нь бол шаардлага хангахгүй. Зам цагдаагийн барилга одоогийн өдөр тутмын нэгж байгаа дэвэр эрсдэл тэгэл өдөр тутмын янз янзын ажлын хуваар бол зам цагдаагийн ажил бол асар их байдаг. 24 цагт асралтгүй явдаг. Тэгээд тэр чинь байр нь ямар вэ? Тэгээд ер нь бол хамтдаа тэгээд явсаар бид нар сая өнгөрсөн оны сая 2019 оны улсын төсөвдөр Баянгол дүүргээс сонгогдсон улсын хурлын гишүүн Эрдэнэ гишүүнтэй хүсэлт тавьж бас Эрдэнэ гишүүн маань ч гэсэн Баянгол дүүргийн төлөө бол олон бүтээн байгуулалтыг хийдэг. Үргэлж Баянгол дүүргийн төлөө ганцхан өөрийн тойрог эхлэлтгүйгээр Баянгол дүүргийн 23 хорооны нутаг дэвсгэр дээр хаана хэрэгцээтэй, иргэнд эрэхтэй, иргэдийн эрүүл аюулгүй байдлын төлөө юу эрэхтэй вэ? Тэр болгон дээр бид нартай хамтарч ажилладаг. Тэр утгаараа мөн бас сая замын цагдаагийн газрын барилга одоо энэ хүү сайхан барилгыг бол өөрийн бас тодорхой хичээл зүтгэл төсөв одоо нэг их хурлын гишүүдийн төсөвдөр тэр төсвөөр давж 1.2 тэрбум шиг санагч. Тэгээд энэ жил бол 700 сая шийдэгдэж байгаа бах. Тэгээд ингээ барилга бол 100 гүцээгээд барьчихж байгаа. Энэ барилга бол ер нь цагдаагийн барилгаас манайх ч урд нь бас 2 дугаар хэлц гэж байхад 2 дугаар хэлц маань бас барилгагүй байсан. Тэгээд 2 дугаар хэлцийн цагдаагийн 2 дугаар хэлцийн барилгыг бас одоо гişэ баруун тишээ эдгээр метрийн цаана байгаа. Бас тэрийг бас манай улсын хурлын гишүүн Эрдэнэ гишүүн маань бас мөн санаад багц дээрээс болгож бас энэ хүү барилгуудыг ингээд барьж байна. Зам цагдаагийн ажил бол ачаал ихтэй байдаг. Өдөр шингүү даарна хөрнө гээл аятай тухтай байдал бас мэдээж идэв шаардлагатай. Хичнээн дүрийн албаа гэж гэлээ. Хичнээн дүр тангараг өргөсөн цагдаагийн албаа хаагч гэлээ гэсэн тэд бид нар шиг л адилхан бие махбодтой даарна хөрнө гэл. Тэгээд аятайхан бас нэг байранд оруулчихсан ингээд олон жил явсны эцэст ямарсан байртай болголоо. Энэ бол мэдээж бид бүгд хамт олон Баянгол дүүргийн удирдлагууд Баянгол дүүргийн хамт олонны л ажил. Өнөөдрийн таны дараагийн ажил хаашаа? Одоо дараагийн ажил иргэдтэйгээ уулзна. Өнөөдөр бол бүтэн иргэдтэйгээ уулзж байгаа. Бид өнөөдөр хорооны иргэдтэй уулзсан. Өнөөдөр 5-6 дугаар хорооны иргэдтэй уулзна. Өнөөдөр бид нэг ер нь тооцоогоор 3600 томтой уулзсан. Тооцоотой баг. За бүгдээрээ тийшээ. За баярлалаа.
Өдөрт холбоонд шалтнууд маань ажлаа сайн хийж байгаа ч гэсэн нөгөө талаа манай иргэдийн оролцоо маш их чухал байдаг. Бид нар одоо хавар, намар ер нь бол жилдээ баг 3-4 удаа иргэдтэйгээ уулздаг, байнга тайлангаа өгдөг. Иргэжлүүд ч гэсэн бид нар өшөө илүү одоо хамтран ажиллах болно гэж ингэж хэлмээр байна. Манай Баянгол хөгжил хөтөлбөр дээр дараагийн маш олон төлөвлөлтүүдийг бид нар хийсэн байгаа. Тэгээ энэ ажлууд дээр бид нар бас та бүхнээсээ санал авна. Энэ одоо хамтраад ажиллаад хэдүүлээ одоо Баянгол дүүргээ сайхан болгоно. Мэдээж Баянгол дүүрэг сайхан болгоно гэдэг энд байгаа бүх иргэд одоо ямар нэгэн намын харьяал үл харгалзаж бид нар сайхан амьдрах хамгийн чухал байгаа. Тэрийн үйлчлэгээгээ дорд нь авдаг байх тийм ээ. Хэн нэгэнд хүндрэл чирэгдэлгүй бүх зүйл нь шилэн байдаг, шудраг байдаг. Ийм л зүйлийг бид нар хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ болоод манай Баянгол дүүрэг дээр байх боломжтой гэж ингэж боддгийм аа. За бидний урилгыг хүлээж авч үргэлжлүүлсэн 7 дугаар хавийнхыг тавхан энэ өдрийн мэндийг хүргье. Өнгөрсөн 12 оноос хойш төсөөлөг бол та бүхэн мэдж байгаа олон том бүтээн байгуулалтуудыг бид хүн хийсэн, том барилга байгууламжуудыг бол хийсэн. 12-оос 16 онд бид хүн 500 тэрбум төгрөгийн том бүтээн байгуулалтыг хийсэн гэдэг олон зүйлийг бол та бүхэн ууц болгондоо бид хүн ярьдаг. За 16 оноос хойш бид хойш бол иргэдээс авсан санал иргэдтэйгээ уулзж байхдаа ингээд та бүхэнтэйгээ уулздаг үргэлж тэгж байхдаа авсан санал бол за энэ бүтээн байгуулалтын дээрээ тулгуурлаа та бүхэн иргэдийн боловсрол иргэд рүүгээ чиглэсэн ажлыг хийгээч гэдэг сандыг тавьсан. Энэ хүрээндээ бид нар Баянгол дүүргийн иргэдийн урдаас бол Баянгол дүүргийн 17-18 хоног иргэдийн оролцооны жил иргэний санаа сэтгэл болгон зарлаж тэр хүрээндээ бид нар хороо болгон дээр клубүүд сайн дурын байгууллагуудыг байгуулахыг хичээж өнөөдөр бас тодорхой хэмжээнд үр дүнд хүрж байгаа гэж бид харж байгаа. Завгүй өдөр сурвалжлагын нэвтрүүлгээ бид Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэдтэй хийсэн уулзалтын дараа үргэлжлүүлж байна. Тэгэхээр хөгжил хөтөлбөрийг яагаад санаачлах болсон бэ? Энэ хөтөлбөрийн үр дүнг та бүхэн бас яаж харж байгаа вэ? Ер нь бол Баянгол хөгжил хөтөлбөр маань Баянгол дүүргийг одоо урт хугацаанд яаж хөгжүүлэх вэ гэдэг ийм хөтөлбөрүүдийг босруулаад энэ үе шаттайгаар ингээд хэрэгжээд явж байгаа. Тэгэхээр ер нь бол Баянгол дүүргийн бүхэл удирдлагууд бүгдээрээ багаар ажилладаг. Тэгээ энэ маш онцлогтой. Энэ багаараа ажиллаж төлөвлөж тэр нь үр дүнтэй байгаа нь өнөөдрийн бас Баянгол дүүргийн энэ хөгжиж байгаа. За дээр нь энийг иргэд өөрснөө үнэлж байгаа нь одоо бас харагддаг. Тийм учраас бид нар бол энийг л үргэлжлүүлээд яваад байгаа. Энэ мэдээж энэ хөтөлбөрийг бүгднийг нэг дор хэрэгжүүлж амжихгүй. Тэгэхээр дандаа үе шаттай эхний үе шат дууслаа дараагийн үе шат гэдэг. Тэгээд тэр хөтөлбөр хэрвээ одоо шилбэл эрүүл мэнд боловсролын салбарын хөрөнгө оруулалтууд нэлээд сайн болцсон. Одоо бид нар дараагийн үе шатны хөтөлбөр рүү орно гэдэг нь жишээлбэл гэр хорооллын одоо төлөвлөлт байна. Одоо энэ рүү бид нар орж ийн. За дээр нь энэ орон сууцны дундах хорооллуудын одоо төлөвлөлтүүд байна. Энэ рүү орох гэж байна. Гэт ингээд дараагийн ажлуудыг төлөвлөлөд явдаг байгаа. Энэ нь бол маш үр дүнтэй гэдгийг харсан. Яагаад гэхээр төсвийн хөрөнгө оруулалтыг бодтой одоо үр дүнтэй зарцуулахын тулд яг юун дээр фокусвол зарцуулах вэ гэдгээ бид нар шийдэж чаддаг. За одоо ерөөсөө бүх хөрөнгө оруулалтаа босрал дээр тавья. Одоо бүх асуудлаа эрүүл мэндийн салбар дээр тавья гэд ингээд явдаг байгаа. Тэгээ ер нь бол энэ бүх ажил дээр нь тэгээд хорооны одоо хэсгийн ахлагчаас нөхсүүлээд дээр нь одоо иргэдийн хурлын төлөөлөгчд нь за дүүргийн засгийн хамгийн газар иргэдийн хурал гэдэг ингээд тэгээ их хурлын гишүүдтэй хамтраад ажилладаг. Энэ нь бол маш үр дүнтэй байгаа гэдэг нь бол Баянгол дээр харагдаж байгаа. Тийм учраас би одоо бусад аймаг дүүрэгт явахдаа ч гэсэн Баянголын энэ загвараар ажиллаач гэж байнгалдаг. Тэгээ одоо ч гэсэн бид нар бас энэ одоо хөтөлбөр маань үргэлжлээд явж байна. Одоо бол ер нь гэр хорооллын дахин төлөвлөлт за тэгээд тэр нь орон сууцны дундах одоо хорооллуудын тогтцолт гэдэг ийм зүйл рүү төвлөрөхөөр ажиллаж байна. Өнөөдрийн энэ уулзалтаас харж байхад иргэд бол их том юм хүсгэ болсон байна. Том асуудлуудыг нь бол та бүхэн бүрэн шийдсэн л байна л да тий.
Эмнэлгийн асуудал жишээлбэл Баянгол дүүрэгт хүүхдийн эмнэлэг огт байгаагүй шүү дээ. Сонгины эмнэлэгт очиж тэ одоо хүүхдүүдээ коридорт л байждаг. Баянголынхан коридор, сонгиныхан яг үүтэй ингээд мэдээж тэр одоо сонгины эмнэлэг юм чинь тийм ээ. Тэгээд бид нар одоо ахмадын эмнэлэг байдаг гэсэн 6 дугаар тувааг тэ. Тэр ахмадын эмнэлэгт ахмадууд маань хэвтгэхэд хүртэл хүнд тийм л эмнэлэг байсан. 7 дугаар тув маань ачааллаа дийлдэггүй зүгээр одоо анхан шатны төсөлмж үзүүлдэг. Өрхийн эмнэлгүүд маань бас маш их одоо төсөн үсүү орох одоо нөгөө дандаа түрээсийн байранд байдаг маш их хүнд байдаг. Тэгээ би бол тийм л үед иргэдийн хурлын төлөөлөгч байсан. Тэгээ тэр цагаас өсвөлээд Баянголынхаа асуудлыг шийдвэрлэхийн тулд одоо бас ингээд их хурлын гишүүдтэйгээ төлөөлөгч нартайгаа хорооны ажлын албатайгаа хамтраад ажиллаж байна. Тэгэхээр одоо бол эдгэр хорооны иргэдтэй болчихлоо. Одоо би яг 5 6 дугаар хорооны одоо би ийшээ гараад 6 дугаар хорооныхоо иргэдтэй уулзсан. За өдөр сурвалжлагын нэвтрүүлэг маань Баянгол дүүргийн 6 дугаар хорооноос үргэлжилж байна. Тэгэхээр Баянгол дүүргийн удирдгууд оролцож байгаа өнөөдрийн нэвтрүүлгийн сурвалжлаганд анхаарлаа хандуулж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр Баянгол дүүргийн 6 дугаар хороонд ер нь ямар бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн бэ? За манай Баянгол дүүрэг яг 6 дугаар хороо гэхээс илүү энэ хавьд бол хамгийн том бүтээн байгуулалт бол за одоо бидний энэ явж байгаа Эрдмийн өргөө сургуулийн өргөтгөл байгаа. За мөн одоо ардлын 70-гийн замууд бүгд шинжлэгдэж байна. Гэрлэх ёслолын ордон баригдсан. Хажууд нь Ахмад хөгжлийн ордон баригдсан. За тэгээд тэр одоо зам харилцаа нь муу учраас урд нь одоо маш гоё том гүүр тийм ээ одоо тэр хормын ордны хайрын нэртэй гүүр. За тэгээ урдах контейнеруудыг чөлөөлж одоо зам харгуй сайхан зогсоолуудыг бол хийсэн байгаа. Одоо энэ өргөтгөл маань юм шүү. Тэр өргөтгөл харагдаж байна. Сургууль 450 хүүхдээ. Ирэх хавар. Ер нь яг энэ зам бас ер нь өнгөрсөн хугацаанд манай ялангуяа энэ 5 6 дугаар хорооны байшин хороол доторх зам болоод их муу байсан. Тэгээд өнгөрсөн 12-аас 16 оны хооронд уулзуу төслийн хүрээнд бид нар бүх хорооллынхаа зураг төслийг хийлгээд авсан байсан. Тэгээд өнгөрсөн 16, 17, 18, 19 он гэл улсын төсөв, нийслэлийн төсөв, дүүргийн төсвөр байшин хороол доторх замуудаа бас нэлээд шинжилж чадсан байгаа. Удахгүй бас 10 дугаар хорооллынхаа байшингийн гадна басаадны ажлыг бид Азийн хөгжлийн банкны бас тусламжтайгаар том төслийг хэрэгжүүлэхээр бас тэтгэж ажиллаж байна. Нөгөө Баянгол хөгжил хөтөлбөрийн хүрээнд бид нар ингээд ихэнхдээ төлөвлөө зураг тусан бэлэн ингээд байхаар бид нар одоо аливаа юм ингээд шийдэх гэж төсөв суулгах гэдэг нөгөө зураг тусан бэлэн болохоор маш хурдан хөрөнгө оруулалтын бас тийм ингээд шийдүүлээд тэгээ тэрийг үе шаттай ингээд хэрэгжлүүлээд явчихдаг. Тэгэхгүй эхнээс нь зураг төсвийг мөнгөний тавиулаад хөрөнгө оруулалтын дахиад ингээд дараа нь тэрийг өргөжлүүлнэ гэхээр тэр хооронд ч бас нэлээд хугацаа авна шүү. Тэгэхээр манай Баянгол дээр энэ хөгжил хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн маш олон ажлуудыг тийм одоо юугаар хийгдсэн байна. Бид гурав чинь тусдаа гурлаа өөрөөр ажилладаг шүү дээ. Би чинь өдөртөө цэцэг дарга гэдэг өөрөө одоо ерөнхийлөгч ягаал иргэдийн хорлол тэгсээр нэ бид нэ Баянгол хөгжил хөтөлбөр гэсэн энэ дээвэр дороо зангидагдаад энэ дээр яг одоо дүүргийн хөгжлөө ямар ах вэ гэдгээс ярьцдаг болохоор амар байдаг. Тэгээ үр дүнч сайн гарна. Тус тусдаа хийгээл хоорондоо уялдаагүй ах юм бол үр дүн гарахгүй. Тийм учраас манай энэ хөгжил хөтөлбөрийн хороо харин энэ бэлтгэл ажлыг маш сайн хангасан учраас одоо энэ гадна дулаалгын фасадын ажлууд манаас амжилттай шийдэгдэж байна да тийм. Иргэдтэй уулзахад иргэд бол маш дуртай. Одоо эн чинь бүгдээрээ их хүүтэн байдаг юм байна. Хэрвээ аюулгүй орчинтай Баянгол дүүрэг, Эрдэнэ босралтай Баянгол дүүрэг гэл ерөөс бүгдээрээ нэртэй. Тэгэл тийм дотроо дэд хөтөлбөрүүдтэй бид чинь. Тэгээд тэрийг хариуцаад явдаг. Олон жилийн бодож төлөвлөж хийсэн ажлууд одоо хөтөлбөрүүд маань эхнээсээ ингээ хэрэгжээд явж байгаа. Энэ ажлыг бид нар одоо жишээ нь одоо энэ орон сууцны басаадны ажлыхд бол 13 жилийн өмнөөс бид бэлтгэл ажлыг хангаад явсан, зураг төсвийг хийсэн. Тэгээд бүхий л зураг төсөв бол ер нь тэгэл олон жилийн өмнөөс төлөвлөж явсныг чинь ингээд одоо хугацаа алдахгүй. Одоо ингээл жирэх тусам 12 оноос хойш бол ингээл бүтээн байгуулалт нэмэгдээд байгаа. Энэ бол асар их олон бүр 7 8 оноос бид нар ер нь бол хөгжил төбийн хороо маань байгуулагдсан. Тэгээд л ингээд зураг төсөв хийсэн бол хамгийн гол нь зураг төсөв бэлэн байхад бол улсын төсөв, нийслэлийн төсөв дээр аливаа ажлыг бас хийхэд бол бас төхөмтэй байд. Хуваагаал аль дээрээ суулгахгүйгээ л ярьчихдаг шүү дээ. За нийслэл нь энийг за дүүрэг нь энийг энэ улсын төсөв дээр суулгая гэл ингээл улсын төсөв дээр гээл одоо их хурлын гишүүн байхдаа Эрдэнэ дарга однуудаар хоёр хариуцсан. Нийслэл дээр байхдаа манай нийслэлийн хурлын төлөөлөгч нар хариуцсан.
За дүүргээ бол дүүргээгээл ингээд тэгээд бид нар байнга одоо хамтдаа хуралд нь асуудлаа ярина. За нөгөө төсөв дээр яг суулгаж чадсан уу асуудал нь яасуусан те. За хизээ эхлүүлэх үү яах вэ гэл ингээд. Ер нь яг нөөцийг ингэж жоохон төвлөрүүлж хөрөнгөө заруул үр дүн харагддаг юм байлаа. Одоо өнгөрсөн 5 жил бол бид нар за ерөөсө бүгдээрээ бүр нэг эрүүл мэндийн салбарыг бүр нэг өөрчилсөн шиг өөрчилчихье гэл. Тэгэл одоо том жижиг 14 эмнэлэг барьсан. Тэгэнгүүт одоо иргэдэд бол яг үр дүн мэдрэгдчихэж байгаа байхгүй. Тэгээс ингээд тархаа бутархаа зараал байсан бол бас төдийлөн үр дүн харагдахгүй байсан байж магадгүй. 5 жил бид бол тийм ээ Өдөр сургалтын нэвтрүүлэг үргэлжилж байгаа цаг одоо 17 цаг 30 минут болсон байна. Нэвтрүүлэгт оролцож байгаа олцсон маань Баянгол дүүргийн 5 дахь хорооны иргэдтэйгээ уулзж байгаа. Баянгол дүүргийн хувьд 2008 оноос хойш хөгжүүлэлтийг хэрэгжүүлж Баянгол дүүргийн урт хугацаанд хөгжүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр иргэдийнхээ санал хүсэлтийг аваад тэр санал хүсэлтэн дээрээ тулгуурлан хийх ажлуудаа эренбэлж ингээд урт хугацаанд хөтөлбөрөөр хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр иргэдтэйгээ өөрхийг уулзалт үргэлжилж байна. 11 цагаас уулзалт эхэлсэн бол одоо 17 цаг 30 минут болж байна. Тэгэхээр өнөөдөр Баянгол дүүргийн 5 дахь хорооны 3,000 гаруй иргэдтэйгээ уулзахаар төлөвлөд уулзалтууд амжилттай үргэлжилж байна. 5 дугаар хорооныхоо иргэдтэйгээ иргэний танхимаараа уулзаж бид хүний хогны тариф дээр нэмэх үү яах вэ? Яагаад нэмэх болсон шалтгаан нь вэ? Хэдэн төгрөгөөр эсвэл нэмхий гэдэг ярилцж бид энэ асуудлаа иргэний танхимаараа шийднээр энэ асуудлыг хойш тусан байгаа. Яагаад гэвэл бид хүн дандаа хийж хэрэгжүүлэх чигээр ажиллаа. Та бүхнээс их ч асуугаад за энэ ажил нь болно болохгүй. Хийсэн оноо ирээд бид энэ ажлаа хийж тэгээд тайлбарнаас сурцсан. Тэгтэл та бүхнийхээ арга ударгаар нь бид татвар нэмээ сууж тийм бүх зүйл бол бидэнд байх. Яагаад гэвэл үргэлж бид та бүхнтэйгээ уулзсан. Энэ асуудлыг бид хойш тусан шүү. Тэгээд удахгүй бас он гараад иргэний нийтийн уулзаараа хороод дамжаад энэ асуудлаа хэдүүлээ ярилцсан. Иргэний танхимаараа бас дараагийн нэг асуудал бол бүрээсээ орон сууц гэж хөтөлбөр болоод засаг дарга маань бол энэ жилээс 2020-оноос болоод хэрэгжүүлж эхэлж байгаа. Тэр түрээсээ орон сууцны бас журмын талаар бол бид хүн бас иргэний танхимаараа та бүхнтэйгээ ярилцаж хэлцэнэ. Энэ бол мэдээж өнөөдөр за бие байртай гэдэг ч юм уу тэр асуудлаараа биш энэ бүрээсээ орон сууц мянган айлын хотхон том зохисбор хотхоныг бол бид хүн барихыг зорж байгаа. Энэ бол бидний дараагийн бас томоохон хөтөлбөр байгаа. Залуу гэрүүд одоо ахмад настай бол хөгжлийн бэрхшээлтэй өртөлөөсөн юмтай зүйл ийм зорилт бүрдүүлж ирсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжиж байгаа. Хэрэгжгээр болсон. Өнгөрсөн аваа бидэд уулзж байхдаа бас та нарт яг энэ заалан бас ярьж ирсэн шүү дээ. Тэгээ яг энэ хөтөлбөр байна хэрэгжгээр болоод 2020 онд бол 2 тэрбум төгрөгийг бид нар суулгаад эхний 122 айлынхаа орон сууцыг одоо энэ 100 яриад намар гэхэд бол эхний айлууд оруулна гэсэн тооцоотойгоор ажиллаж байгаа шүү гэдгийг та бүхэнд хэлье. Та бүхэнд шинэ оноо сайхан ухтаарай. Баярлалаа та бүхэнд. Тэгээ бас ажлууд явж байна тийм ээ. Дээвэр засагдж байна, лифт засагдж байна. За одоо ингээд сургуулиуд бас өргөтгөл юмнуудаа хийгээд ирвэл бас манай Баянголын асуудал бол харьцангуй бас гайгүй шийдэгдээд байгаа шүү. Тэгээ та бүхэн санал бодлоо сайн хэлж байгаарай. Сая манай хурлын дарга ярьлаа. Хогны тарифыг нэм гэсэн үүрэг өгж байгаа. Биднэрт явахдаа нэмчвэл бас амар л та тийм ээ тэр чинь мөнгө төгрөг хогно. Гэтэл иргэд энийг бас юу гэж үзэх юм бэ? Сүүлд нь нэмсний дараа ингээд маргаан гараад хахаар хэцүү байдаг байхгүй. Одоо яг энд чинь нийслэлийн ирэхгүй шүү дээ. Бид нар л нөрөө одоо улаадгаад одоо загнуулна ш. Чи яагаад тэр хогны тариф нэмчихв гэд. Тэгэхээр он гараад иргэдтэйгээ бүгдээрээ суугаад бас ярина. Өрхөөрөө одоо аваад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хүний тоогоор авахаар ер нь одоо яг энэ эдийн засгийн хүнд үед болох нь уу болохгүй нь энэ бол өөрөө бас ярих л асуудал байгаа. Тэгээ мэдэгдэхгүй бага юм шиг мөртлөө бас нэлээ явж.
манай одоо Баянгол дүүргийн Ахмад хөгжлийн ордон маань бол Баянгол хөгжил хөтөлбөрийн хороо гэж бас энэ одоо хорооноос бидний одоо санаачилж хийсэн улсын их хурлын гишүүн Эрдэнэ санаачлагаар одоо өөрийнх нь их хурл дээр тавигдсан төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ийм их сайхан ордон. Өнөөдөр манай Баянгол дүүрэг шиг энэ Ахмад хөгжлийн ордонтой, гэр бүл хөгжлийн ордонтой, хүүхэд залуучуудын ордонтой ийм аймаг дүүрэг ер нь байдаггүй шүү дээ. Маш одоо бараг байхгүй. Тийм учраас манай Ахмад хөгжлийн ордон маань бол маш олон ийм одоо клубүүдийг, тэмцээнүүдийг одоо та бүхэн маань хөгжмийн, бүжгийн, тийм ээ одоо шатрын, даамны бүх төрлийн дуулантай дээр нь бас нөхөн сэргийх одоо доорноос үйлчлэгээ үзүүлдэг ийм байгаа. Тэгээд Ахмад хөгжлийн ордон маань бий болсноор бас манай олон ахмадууд өөрснийхөө сайхан чөлөө цагийг хамтдаа өнгөрүүлэх, бие биендээ түшиг дэм болох тийм ээ. Тэгээд та бүхэндээ бас бүгдээрээ олон хүмүүс яг ахмадуудыгаа бас энэ арга хэмжээндээ урьж дуудаж оролцуулж тэдрийгээ бас манлайлж ажиллаараа. Энд бол дандаа ахлагч нар, дандаа яг дарга нар, манлайлагч нар өнөөдөр шинжилгээ хийж байгаатай бас уулзж байна. За одоо бол бид нар өнөөдөр бас энэ 5-6 дугаар хорон дээр Эрдэнэ дарга, Одонтия дарга, Ив хол дарга бид нар бас уулзалтаа яваа. Тэгээ намайг бас та бүхэндээ ирээд мэдчилгээ төвшүүлээд баяр хүргээд ирээрээ гэж би өөрөг хүлээгээд ирлээ. Та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргье. За сайхан баярлалаа. Ахмадуудын бод сэтгэл өндөр байх шиг байна тийм. Өндөр. Тэгээ салахгүй байгаас тийм чи ингээ байнгын дуутай. Морин хоорч айдраас сурдаг те. Жигдэр хөгжимсэн. Одоо бид нар нодгийн байдлаар за манайх ингээ нодд 2018 онд нийт 7638 ахмад үйлчилсэн. Энэ жил бид нар 16300 ахмад үйлчилсэн. Яг тэр энэ ордны хүмүүс мэддэг байсан. Нэгт бид нар энд 31 арга хэмжээ зохион байгуулсан. Одоо ингээ манай хамт олон. Тэгээд энд 7920 амрагдаад энэ доошгоо нөгөө 9 клубүүд 5-ыг үржих 5 ахын дээлтэй байгууллага сургалт судалгаа тэтгэл төхөний сургалт судалгаа гэдэг ингээд хүүгийн багтсан эндээ багцлагч. За энэ манай дүүрэгтэй хамтарч хийсэн ажлууд 4600 ахмад хойд амралтанд амрааж исэн. Энэ хүмүүс ингээд тоон 9200 энэ дээр гэж орсон. За энэ 1080 гэдэг манайх нөгөө сүүлд нь дундуур нэг амраасан тий. Тэр амралтын хүмүүс энэ 2070 хүн гэдэг маань нөгөө нүүрийн төвөө даргын ярьсан. Яг нөгөө танилцхаянаар ингээд хороо болгоос ирсэн хүмүүсийн нийт хүмүүсийн тоон энэ баг. Одоо би дөнгөс саяхан тэтгэврт гарсан. Гэтэ үнэхээр Баянгол дүүрэг өстой үнэхээр өөр юм байна. Гоё юм байна. Би ч одоо ахмад болчлоо гэж ажилгүй болчлоо гэдэг их одоо нөгөө жоохон сэтгэл дундуур байсан. Ер нь бол хамт олноос саллаа л гэж бодож та. Тэгээ үнэхээр гоё юм байна гэдгийг надлаа саналаа хэлчихсэн. Яг манайх тэгээд яг энэ жил сайн ажилласан. Оны шилдэг байгууллагууд тэр жанраас жанраас авсан шүү дээ. Тийм байна. Өдөр нэвтрүүлгийн сурвалжлалд анхаарлаа хандуулж байгаа үзэгч танд баярлалаа. Бид Ахмад Баянгол дүүргийн Ахмад хөгжлийн ордноос сурвалжлага бэлтгэн хүргэлээ. Тэгэхээр 2019 онд 16300 гаруй ахмадад Ахмад Баянгол дүүрийнхаа Ахмад хөгжлийн ордноор үйлчлүүлсэн байна. Тэгэхээр энд сонирхлын бүлгээр нэгдээд клубын системээр үйл ажиллагаа явдаг. Өглөө 9 цагаас 21 цаг хүртэл энэ хөгжлийн өргөө байнга тогтмол үйл ажиллагаагаа явуулж байдаг. Маш сайхан энергитэй газар байна. Та бүхэн бас Баянгол дүүргийн ахмадууд сонирхож байгаа бол ирээд энэ хөгжлийнхөө ордноор ирээрээ тэгээд энэ клубийнхаа үйл ажиллагаанд бас сэтгэлтэй хамрагдаасаа гэж хүсэж байна. Бидний сурвалжлага үргэлжилж байна. Өдөр сурвалжлагын нэвтрүүлэг үргэлжилж байна. Манай нэвтрүүлэгт Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга энх бол оролцож байгаа. Тэгэхээр сая уулзалтан дээр эрүүл мэнд боловсролын салбартаа түлхүү анхаарсан гэдэг асуудал яригдж байна л да. Тэгэхээр боловсролын салбартаа яаж анхаарав? Одоо ямар асуудлууд тулгарч байгаа вэ? Тэр нь Баянгол дүүрэг 2012 оноос хойш бас Баянгол дүүрэгт нийт бүтээн байгуулалт бол хүй салбар руу эрүүл мэнд боловсрол гэх хүй салбар руу бид хөрөнгө оруулалтыг татаж өдрүүлсэн. Түүн дотроо бол боловсролын салбар руу бол хүүхдийн суудал нэмэх, мөн хүүхдийн суух орчин бас сайжруулах, барилга байгууламжуудыг нэмэх гэх олон ажил хийсэн. Түүн дотроо Баянгол дүүргийн ерөнхий боловсролын одоо бидний эдгээр социализмд баригдсан сургуулиуд бол дандаа 2 давхар байсныг 3 давхар болгох. Баянгол дүүргээр байгаа бүхий сургуулиуд 3 давхар болгож байгаа. Баянгол дүүрээс эхэлж одоо энэ
Канада технологиор бол давхарлагын ажлыг бол хийж суудлын тоогод бол 15,000 хүртэл хүүхдийн тоогоор нэмэгдүүлж чадсан. Мөн бас цэцэрлэг сургуульгүй байсан хороодыг бол цэцэрлэг сургуультай талаар бол өнгөрсөн жилүүдэд бол бид хүн олон ажлыг хийсэн. Баянгол дүүргийн хувьд бол боловсролын салбарт ялангуяа барилга байгууламжтай гадна бас хүүхдийн аюулгүй орчин, тухайн хүүхдийн сурч боловсрох асуудал дээр бол олон талтай ажлуудыг бол хамтарч иргэдтэйгээ эцэг-эхчүүдтэй сурч багш нартайгаа бол хамтарч хийдэг. Хүүхдүүд рүү чиглэсэн боловсролын асуудал дээр хүүхдийн нөлөөллийн ажлыг бас хийдэг. Байгаль дэлхийгээ хайрлая, экологтой байгальтай хэрхэн харьцах вэ, усыг хэрхэн зөв ашиглах вэ, усыг одоо яаж зарцуулах вэ, ус хаанаас ядуугаа сургалтуудыг хийж энэ эко багш нарыг бол бэлдсэн. Мөн бас бид нар энэ сургалтын өрөөнд Баянгол дүүрэг дээр мөн бас Баянгол агро гэсэн Баянгол дүүрэг агро гэж орон нутгийн өмчтөрүүдийн газар байдаг. Тэнд дотор бид нар Германы Schönefeld дүүрэгтэйгээ хамтарч Schönefeld дүүрэгтэй нодлон бодвол бас хамтарч гэрээ байгуулж Баянгол дүүргээр Германы Баянгол Schönefeld гэсэн сургуулийг бол барьж байна. Энэ бол улсын хурлын гишүүн Эрдэнэ гишүүний бас багц дээрээс 2.8 тэрбум төгрөгөөр бид хүн эко сургуулийг байгуулж байгаа 350 хүүхдийн судалтай. Энэ бол ерөнхий боловсролын сургууль шиг үйл ажиллагаа явуулах биш. Экологи эко сургалт өгөх тийм зорилготойгоор энэ хөө сургууль баригдаж байгаа. Тэр нь юу гэсэн үг хэрэг Баянгол дүүрэг дээр байгаа төрийн одоо нийт 18-19 сургууль байгаа. Тэр сургуулийн хүүхдүүд тэнд очиж эко сургалтыг авах гэсэн. Өдөрт одоо бид нар барилга маань бол ирэх хавар гэдэг. Одоо энэ хавар 2020 оны хавар бол ашиглалтанд орчин. Тэгээд тухайн сургуулийн одоо ерөнхий боловсролын 1-ээс 12 дугаар ангийн хүүхдүүдийг тэнд сургалт өгч тэнд яаж эко боловсрол байгальтайгаа хэрхэн зөв харьцах вэ? Одоо цэцгийг хэрхэн зөв ургуулж арчилдаг, модыг хэрхэн зөв арчилдаг бол зөвлөг тарьсан, мод тарьсан, цэцэг тарьсан хүүхэд тэрийг ингээд ургаж байгаа мөчийг хараад цэцгэлж байгаа, нахиаж байгааг нь харсан хүүхэд өөртөө очиод мод хуухлах болов эсвэл зүлгэн дээр гიშих болов гэдэг бас тийм бодолтойгоор энэ хүүхдүүдийнхээ бас хүмүүжил нөлөөллийн тийм сургалтыг хийхийг бас зорж байна. Саяны уулзалтан дээр бас сонирхолтой очижсэн нэг сэдв бол Баянгол дүүрэг хүүхдийн цуснантай болно гэдэг. Тэгээд энэ 20 онд бас ашиглалтанд орох юм шиг байна. Тэгээд цуслангийн үйл ажиллагаа хязгаарнаас эхлэх үү? Одоо ямар явцтай байгаа вэ? Ер нь бол Баянгол дүүргийн хүүхдийн цуслан маань бол Баянгол хүүхдийн цуслан гэсэн орон нутгийн төрийн өмчтүүдийн газар бид байгуулсан. 15 онд байгуулсан. Баянгол дүүргийн бүтээн байгуулалт цуслангийн бүтээн байгуулалт бол 14 онд эхэлсэн. 14 онд эхлээ одоо 5 дахь жилдээ 6 дахь жилдээ бол ашиглалтанд орно. Энэ бол үйл зөвгөө жилийн 4 өдрөөр ажиллах найрамдал цуслан шиг яг жилийн 4 өдрөөр ажиллана. Олон улсын жижигт нийцсэн бүхий асуудлыг олон улсын жижигт нийцсэн гэм хүүхдийн цуслан хийж байгаа. 4 газар дээр бид барилга байгууламжаар бариад ерөнхийдөө дууссан, тогтцолтой хийгээд дууссан. Өдөр сурвалжлагын нэвтрүүлэгт анхаарлаа хандуулж байгаа үзэгч танд баярлалаа. Энэ удаагийнхаа нэвтрүүлгээр бид Баянгол дүүргийн удирдлагуудыг нэвтрүүлэгтээ онцолж ажлын нэг өдрийг сурвалжлан хүргэж байгаа. Тэгэхээр одоо бид Баянгол дүүргээс сонгогдсон улсын хурлын гишүүн Эрдэнэтэй уулзаад байна. Тэгэхээр Баянгол дүүргийн одоо 2019 оны ажиллаад өгнээ шилдэгүүдээ шалгаруулчлаа. Тэгэхээр 19 онд Баянгол дүүрэгт юу хийгдвэ? Та бүхэн юунд гол анхаарлаа хандуулж ажиллав? 19 он бол үнэхээр одоо өмнөх жишээ нь 12-оос 16 онд арснам засгийн яг үеийн одоо 4 жилдээ бол харьцуулахаагүй ийм одоо жил болж өнгөрлөө. Ганц 19 он биш ер нь өнгөрсөн 3 жил маань өөрөө одоо дээр нийслэл их хурд нөгөө Монгол Ардын нам маань олон. За дүүрэгтэй арснам олон ийм нөхцөл байдалтай. Тэгээ ийм нөхцөл байдалд бол жишээ нь одоо дүүрэгт засаглаад дүүрэгт одоо хөрөнгө оруулалттай байгуулалтын ажлыг хийгээд дүүрэгт одоо арснам өөрийнхөө мөрөө төлбөрийг одоо биелүүлэх бол хүнд том шалгуур шаардсан тийм ачаа өгсөн ийм одоо жилүүд болж өнгөрлөө л дээ. Тэгээд бидний хувьд бол яг өмнө хийсэн бүтээсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг нэгдүгээр хөгжүүлэх. Хоёрдугаарт тэр нэгэнт бий болсон одоо Баянгол дүүрэг эерэг хандлагууд тийм ээ эерэг одоо тэр бүхнээ одоо хамгаалах зааш нь хөгжүүлэх. За тэгээ одоо Баянгол дүүрэг дээр нэгэнт бий болчиход байгаа энэ одоо юу гэдэг дүүргээ гэсэн нэг юм сэтгэл тийм ээ дүүргээ одоо хөгжүүлэх гэсэн хүмүүсийн дээр эрмэлзлийг унтраачих байх гэсэн би ийм зорилгыг тавьж ажиллаж эхлэв. Тэгээд 3 жил бол яг өмнөх 4 жилтэй харьцуулахад бол харьцангуй бага.
ажил бол хийгдсэн гэж харагдаж байгаа боловч бас зүгээс байгаагүй. Одоо энэ онд жишээ нь одоо өчигдөр өнөөдөрхөнд одоо замын цэгдэрийнхаа одоо хилцээ шинэ барилгыг барьж ашиглалтанд орууллаа. Ингэснээр бол одоо төрийн талаараа багч тийм одоо тохиолын орчинд ажиллах ийм одоо болцоо бүрдүүлэлээ мөн нэрээрээ манай одоо хамгийн хүн байж штэ замын цэгдэрийн ажил бол тийм. Тэгээ зам тээврийн одоо насрах хөдөлгөөний чиглэл урсгалыг зохицуулж байгаа хүмүүст бас уран нэмсэн том ажил боллоо гэж харж байна. За нөгөө талаасаа бид нар энэ жил бас одоо чамгүй олон бүтээн байгуулалт хийсэн. За тэр бүтээн байгуулалт дотор жишээ нь бид нар энэ онд одоо хэд хэдэн сургуулийн одоо өргөжлөлийг хийж чадлаа. Жишээ нь хамгийн сүүл одоо өнгөрсөн намар 13 дугаар сургуулийн одоо давхарлагаа бий өргөжлөлийг хийснээр бол тухайн сургууль дээр 1500-аад хоёр ээлжтэй 1500 хүүхдийн судлалын төвнүүд боломжийг бүрдүүлэлтэй багш ажилчдын одоо ажиллах орчныг бас бүрдүүлж чадлаа. За Баянгол дүүргийн одоо спорт хөтөлбөрийн барилга багш гэсэн агсан. Гэхдээ өмнө нь бол одоо ашиглалтанд өгсөн боловч төсвийн одоо зардлаас болоод хүндрэлээ судлаад одоо улс төрийн зорилготой юм да. Тэгээд нөгөө талаасаа болоод бол ашиглалтанд дараах үйлдэл хийж чадсангүй. Хүүхдийн одоо 4 ээлжээр ажиллах цуслангаас өгч чадсан байгаараа босоод өгөх ёстой байсан. Тэгээд ингээд хэдэн томоохон бүтээн болоод байгаа саацсан. Тэгээд энийг амарчсан ашиглалтанд оруулна. Дээр нь энэ 19 онд бас нэг том шалгуур бол одоо Баянгол дүүрэгт хийгдсэн хамгийн том өөрчлөлт байгаа бүтээн байгуулалтууд эрүүл мэндийн салбарын өөрчлөлт байсан. Тэгээд одоо энэ салбарт маш том менежментийн маш том багийг бий болгоод маш том одоо хөрөнгө бүтээн байгуулалт хийгээд явжсэн ажлын маань одоо ингээд ирэх болж байгаа намаас зөв санаатаар одоо хүмүүжин дүүргийн эмнэлгийн удирдлагуудыг ус төрсөн байдлаар хардсан. Энээс болоод бол энэ хэвийн явуулжсэн Баянгол эрүүл мэндийн нэгдлийн ажил одоо саацсан. Иргэдэд бол чирэгдэж хурж хийсэн. Маш олон иргэдэд бохомдол бий болгосон. Сүүлийн ялангуяа одоо хагас жил одоо ийм байдалтай өнгөрдлөө. Тэгээд одоо сая шүүхээр нөгөө халагдсан хүмүүс бүгдээрээ тогтоомж байна. Тэгэхээр энэ одоо ус төрсөн үйл явдал явж байгаа тод жишээ болж байна. Тэгээд цаашдаа ч гэсэн ер нь одоо ус төрөө сонгуулийн талбар дээр ус төрчдөг баймаар байна. Тэгээд тэрнээс яг нийтлэг энэ иргэдийг ярих шиг тэдний өдөр тутмын амьдрал руу орсон ус төрөө болооч гэж ингэж хэлмээр санагдаж байна. Тэгээд ахын 19 он бол бид яриад байвал маш олон шалгуур давсан тийм ээ маш олон эрсдлийг давсан ийм лонжил болж өнгөрлөд байна. Улс төрчгүй байя гэдэг тэгж яг нэгэнд одоо сонгогцоод 3 улсын хурлын гишүүн байна шүү дээ дүүргээ сонгогдсон. Тэр 3 гишүүд маань ер нь юу хийвэ? Тэгээд одоо та бүхэн өнөөдөр бол иргэдэд ажиллаа тайлбарж байна. Нэг өдрийн дотор 3000 гаруй иргэдэд хүлээж аваад хийсэн ажлаа танилцуулаад санал хүсэлтийн сонсоод ингээд байж юм л да. Бид нар энэ сургалтыг бас үзэгчтэй сайн хөрлөе. Тэгэхээр нөгөө 3 гишүүн маань хаана явнаа? Дүүргийнхаа иргэдтэй уулзч гин үү? Баянгол дүүргийн хөгжилд тэд юу зориулваа? Тэд юу хийж чадсан бол? Яг зүгээр тэнд нэг улсын төсвийн хөрөнгөрүүлэлтээр нэг одоо ганц километр зам тавьсан ч гэдэг юм уу. Тэгээд өөрийнхөө одоо дүүргийн одоо намын байрыг одоо томсгосон барьсан ч гэдэг юм. Ямар үйл үрдөнтэй мөрөгшөлтэй хэлэн далан үний нэг үйлхэд энэ ямар нэгэн байдлаар томуулаад байгаа зүйл байхгүй. Сонгогдсон гишүүд маань үндсэндээ дүүргийн одоо бүтээн байгуулалт хөрөнгөрүүлэлтээс анхаарсан бай. Өнгөрсөн 3 жил үнэхээр маш харамсмаар. 3-ын 3 их хурлын гишүүн хэрвээ дүүрүүлэг сэтгэлээр гад ажилласан бол магадгүй маш их зүйлийг хийх боломж байсан шүү дээ. Үнэхээр хийсэнгүй. Тэгээд тэрийг бас сонгогчд маань харж илаа баг. Тэгээд өнөөдөр тоорлогоо одоо сайн уу ажилласан гэдгийг би дүгнэх биш. Сонгогчд л дүгнэ л дээ. Тэгээд сонгогчд маань өөрсдөө хэлэх үз. Одоо ирж уулзсан юу хийсэн, юу бүтээсэн гэдэг юм. Тэгэхээр энэ асуудлууд яригдах байх. Харин ч одоо энэ 3 гишүүн маань зарим нь одоо ингээл хэвээ явуулж байгаа одоо эмнэлгийн үйл ажиллагаа гэдэг зориуд одоо хүмүүлээсэн. Тэгээ өөрийнхөө захиалгатаа нэг авч томилох байх гэх нэг юм бужигнуусан л бий шивтэй. Тэгээд энд нь жаа харамсаж байгаа. Уг нь бол нэгэнт
Баянгалчуудын итгэлийг хүлээгээд сонгогдож гарч ирсэн бол тэр сонгогчдын итгэлийг даасан тийм үйл ажиллагаа явуулах нь төлөвлөж чухал байсан юм. Тэгээд би бол өнөөдөр энэ яг адилхан сонгогчдод нөгөөгийнхөө үйл ажиллагаанд дүнэлтэйгээр сууж хань ёс зүйн зөвхөмжүүлдэг. Тэгэхээр тухайн тэр тойрогтод сонгосон иргэд маань өөрсдөө дүнгээ тавина. Өөрсдөө өстөө ямар хэмжээнд яаж ажилласан бэ гэдэг тэр дүнэлтэйг хаалж байна. Тэгэхээр Баянгол дүүрэг сая иргэдийн хурлаараа 2020 оны иргэний оролцооны жил болгон зарласан байна л да. Тэгэхээр 2020 онд та бүхэн бас юу хийхээр төлөвлөж байна? Гишүүний хувьд бас та дүүрэгтэй тойрогтой юу хийхээр зорж байгаа вэ? Яг зүгээр 2020 онд зөвхөн иргэний оролцооны жил бол зарлаж байгаа юм биш. Баянгол бол иргэдийн оролцоог их өргөн бий болгосон, нээлттэй бий болгосон дүүрэлтэй. Ер нь бол иргэдийн оролцоог хангасан тийм үйл ажиллагаа явах нь өөрөө хөгжлийн гол усны тулгуур тийм ээ. Иргэдийн оролцоогоор аливаа асуудлыг шийдэх нь өөрөө учир дутагдaltaй байдаг. Тэгэхээр энэ дүүрэгт амьдарч байгаа, ажиллаж байгаа энэ дүүрэгт бас ингээд тодорхой хэмжээний амьдралынхаа хугацааг зарцуулж байгаа тэр хүмүүсийн санаа бодол гэдэг бол туйлын чухал шүү дээ. Иргэдтэйгээ хамтарч хийсэн аливаа ажлууд бүтэмжтэй байдаг. Иргэдээсээ далдуур тэгээд иргэдийнхээ хүсэл зориг эсрэг хийсэн ажил дандаа хөтөлбөртэй шүү дээ. Тэгэхээр би бол энэ дүүргээс гарч байгаа шийдвэр хэцүү шийдвэр байна л гэж дэмжиж байгаа. Тэгээ яг хуу мэдээж нутгийн өрөө удирдахсны байгууллага, нутгийн цэргааны байгууллагуудын хийх ажил бол өвмөц шүү дээ. Улсын хурлын гишүүний хувьд миний хувьд бол хийх ажил бол өөр. Би ч нөгөө Монгол Улсын үндсэн хуулиар бол аливаа хууль санаачлах, боловсруулах тийм ээ. Тэгээ хуулийн төсөл өргөн барьж батлуулах, батлагдсан гарсан хуулиудын хэрэгжилтэнд хяналттай байх. Ийм чигүүрхтэй шүү дээ. Миний үндсэн хуулиар олгогдсон гол үндсэн чигүүр маань энэ. Гэхдээ манад бол тэгж харддаг шүү дээ. Их хурлын гишүүнийг бол бүх юм хийх ёстой гэж харддаг. Тэгээ би ч тэрэнд нь дасчичтэй. Тэгээд энэ дүүрэгтэй амьдралад холбоодоор 30 жил болж байна. Тэгээд миний улс төрийн амьдралын ихэнх хугацааг энэ дүүрэгт өнгөрсөн дөө. Тэгээд энэ дүүргээс л улс төрт гараагаа хэлсэн. Өнөөдөр энэ дүүргийн иргэдийнхаа дэмжлэгэл улс төрт өдөө зэрэгтэй явж байна. Цаашдаа ч эзэд итгэвэр даран тэр хүртэл дүүрэгтэй л явна гэж боддог. Тэгээд өнөөдөр бас энэ Баянгол дүүргээр овглж сайн муу сайхан муугаар хэлүүлж явдаг хүний хувьд бол би дүүрэгтэй хайртай. Дүүргээ хөгжүүлэх хийсэн. Бас дүүргийн иргэдийнхаа айдах тоочныг бий болгох гэсэн ийм бодолтой явдаг. Тэр 20 онд мөн л энэ боддынхаа чиглэлээр л ажиллана. Тэгээд түрүүн ярьсан шин дутуу хийгдсэн ажлууд их байна те. Ажлуудыг гүйцээх. Тэгээд өшөө илүү боломжтой ямар ажил энэ тэрийг хийж гүйцэтгэх санаачлах гэдэг олон ажлууд. Дээр нь их хурлын гишүүний хувьд бол жишээ нь миний хувьд бол бас хэд хэдэн хуулийн төслүүдээр ажиллаж байгаа. Одоогоор би их хурлд санаашиг өргөн барьсан баг 10 хууль байна. Тэгээд тэрний 4 нь хилцүүлэгчтэнд явж байна. 6 нь бол өргөн барьсан боловч хилцүүлэгт орж харуулж харахаа хэмжээгүй ийм хуулиуд явж байгаа. Ер нь энэ их хурлд сонгогдоод ажилласнаас хойш нэг 60 гаруй хуулийн төсөл санаачилж тэ. Тэрнээс 40 хэдэн яг би хэлж мэдэхгүй 40 гаруй хууль батлагдсан. Тэгээ өнөөдөр улсын хэрэгжээд явж байна. Тэгээ 40 гаруй хууль гэдэг багтаа биш тэ. Тэгээд миний нийгэмд хүрсэн маш олон хуулиуд байдаг. Тэгээ өнөөгийн эрх багчд маань бас 16 онд олон голж гарч ирээд миний бас хэд хэдэн хуулийн их чухал хуулиудын маань бас хойшлуулсан, хүчингү болгосон тийм. Одоо жишээ нь бол нийгмийн дадлын чиглэлээр миний хамтын төрийн тухай хуулийн маань хүчингү болгосон. Тэтгэврийн ирээдүйн тийм ээ сангийн хуулийн маань хүчингү болгож анхны нэрийн насны хоригдлуулсан анхны 3 ихний дүргийн маань буцаасан гэл ингээд маш олон хуулийн төслүүд биелдэг. Гэхдээ энэ бүгдийг бол би эх оны сонгуульд бол арчсан нам хамжилт гаргах юм бол би энэ хуулиудаа бүгдийг эргэж сэргээж хэрэгжүүлэхэд л ажиллана л гэсэн юм л бодолтой явдаг. За баярлалаа.
Завгүй өдөр сурвалжлагын нэвтрүүлгийн энэ дугаарыг Баянгол дүүргээс бэлтгэн хүргэлээ. Төрийн ордноос эхэлсэн сурвалжлага Баянгол дүүргийн шинэ жилийн цэнгүүн дээрээс өндөрлүүлж байна. Тэгэхээр манай энэ удаагийн нэвтрүүлэгт оролцогчид маань дүүргээ хөгжүүлэх урт богино хугацааны хөтөлбөрийг боловсруулж 11 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж чадсан байна. Тэгэхээр асуудлыг шийдэл болгож чадсан багийн амжилт бол дүүргийн хөгжил, иргэдийн амар тайван орчинд амьдрах орчныг хэрхэн бүрдүүлснээр харагдах юм аа. Бидний сурвалжлага нь анхаарал хандуулсан үзэгч танд баярлалаа.